байна уу? Шинжлэх ухааны таны мэдхүн Одмондөр суугч давтаа морил хөтлөгч Инхотын бэлтгэн үргэлдэг кинотог нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Цэнгэл Баяр би хамтран хөтлөн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар мөн NTV телевиз, Одмондөр радио 83.307 хост дэлгэнээр хүрч байгаа. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар илүү гүзүүрээтэй Look TV Innovation компани, за мөн ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол Бурхны дуу хоолой. Morgan Freeman. За өдрийн. За энэ жүжигчин бол бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн өвөрмөц сайхан хоолойтой жүжигчдийн нэг. За түүний тоглосон олон киног бид мэддэг бол тэдгээрээс ч дутхааргүй маш олон кино болон баримтат кинонд дуу оруулж өгүүлэгчээр ажилласан байдаг. За тэрээр мөн мундаг бүжигчин бас нисгэгч юм гин. Тийм үү. За ер нь оролцсон бүх юмдаа их авьяастай тийм хүн байх нь. За Morgan Freeman маань 1937 онд Америк нэгдсэн улсын Мемфис хотно үсчний гэр бүл төрсөн гэн. Ээж нь харин багш байсан гэн. Гэхдээ хар арьс эмэгтэй тухайн цаг үед багшаар ажиллана гэдэг юу л байсан бол. Харин мэрэгчлэрээ бус цэвэрлэгчээр ажиллах нь их байсан. За мэдээж Америк нэгдсэн улсад амьдарч байгаа хар арьстай хүмүүс. Тэдний гэр бүл нь Хойд Каролинад амьдарч байсан боолуудын шууд үр удам юм байна. Хэдий тийм ч гэсэн элен зүг нь харин цагаан арьстай хүн байсан. За хэдий боолын нийгэмд амьдарч байгаа ч гэсэн чинь хайр сэтгэл шүү дээ тий. Хар байна уу цагаан байна уу хамаагүй. Хайр сэтгэлд хэл хязгаар үгүй. Ингээд элэнц өвөө эмээ хоёр нь биеиндээ хайр сэтгэлтэй байж. Гэхдээ тухайн үеийн хуулиар хар цагаан хүмүүс хоорондоо гэрлэх нь хориотой байсан. Тийм болохоор гэрэлдээ батлуулж чадаагүй. Гэтэл гэрэл тэр цаас байхгүй байлаа гэд хайрлаж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм шүү дээ. За биеиндээ маш их хайртай байсан бол та нас барсныхан дараа тэднийг хажууд нь оршуулсан гэдэг. За Morgan нялх байхаас л эмээгийн хүүхэд байсан. За мэдээж аав ээж нь маш ядуу. Ийм тухайн цаг үед бүгдээрээ л ядуу байсан л та. Гэтэ цагаанууд л арай дээр байсан баг. Ингээд л хаана ямар боломж байна? Арай дээр цалинтай газар байна. Тийшээгээл эмээгээ дагуулад энэ нийт ингээд нүчдэг байсан. Тэгээ нэг маш их олон газараар нүдэг байсан. Ийм айл байж. Morgan маань ухаан орсон цагаас л арьс өнгөний үзлийн хохирогч болсоор өссөн. Хүний ертөнц ийм л байдаг юм байх та гэсэн бодолтой өссөн гэдэг. Маш харамсалтай байгаа зүйл. Зүгээр хүн шүү дээ тий. Тэгэхэд ийм бодолтой хүүхэд өсөж ийн гэж боддоо. Бидний хүүхэд ингэж өсвөл ямар муухай вэ тий. За тэгтэл ядж байтал аав нь хатгаа өвчнөр нас бараад хамаг л хүнд хүчээр тэр ачаа ээжийн нуруунд дээр ирж байгаа юм бэл. Харин 9 настай байхдаа анх удаа тайзан дээр гарч утсан гинэ. Энэ хүүхэд насныхан зураг гарч байна уу? Гарч байна. Хүүхэд 9 настай бол биш. Тийм. Гэтэ их хөөрхөн хүүхэд байгаа ч тийм. Нилийн том болцсон залуу болцсон. Эсвэл энэ 9 настайны болов? За баг магадгүй шүү надах чи. Нэр тийм болоо. Би зохиолоо бэлтэж байгаа Morgan Freeman-ийн хүүхэд байх зургийг үзэхгүй юу? Тэгээ бид бол Morgan Freeman-ыг одоо ийм царайтайгаар нь л мэддэг. Тийм жоохон царайтайг нь хараад цочмоор юм билээ. Энэ барыг юм болоо да. Ийм цагаан свитертэй. За сайн яг бол нэргэн байлаа. Хэдэн насын? Үгүй миний ярьсан юм аа. Багасаа юу юм хөшин царайтай байхад. За. Яах гээд идэв. За багадаа их авьяастай байсан бол та гэж. 12 настай байхдаа л мужийн драмын жүжиглэлтэй аврах болсон. Ингээд жүжиглэхээ ер нь хаяг байгаа юм цааш та. Ер нь жүжигт их дуртай байсан гэнэ. Сургууль дээр хийдэг зүйл нь л жүжиглэх мөн нисэж байна гэж мөрөгдөх гэнэ. Төвний хүүхэд насны мөрөгдөл нь нисгэгч болох юм байна. За эрэгтэй хүүхдүүд машин сонирхдаг яг тэр насн дээр нь дэлхийн 2 дугаар дай болцсон байхгүй. Тэнгүүд бүх хүүхэд бүгдээрээ л бараг шахуу байлдааны онгоц, дайны онгоцоор нисэж үзэх юмсан. Тэрүүгээр ингээд нисээд буутах юмсан гэдэг ийм мөрөгдөлтэй байсан болов. Тэгээд Morgan ерөөсөө бүр нисгэж болохыг бүр багасаа мөрөгдсөн. За ахлах сургуулаа төгсөөд ер нь ахлах сургуулаа төгсдлөө ер нь жүжиглсэн бол та. Төгсдөг жил нь түүнийг Jackson State University гэдэг сургууль тэтгэлгээр жүжигчнэр сургая гэж урьсан юм байна. Гэвч Morgan тэр тэтгэлгийг аваагүй татгалзаад шууд цэрэгт явцсан гэнэ. Яах гэж цэрэгт явсан бэ гэхээр нисгэгч болох гэж цэрэгт явж байгаа. Мөрөөдлөө биелүүлэх гэдэг. Тийм. Уг нь нисгэгч болох гэж дотсон чинь тэнцэн манай хүнийг радар засдаг засварчны ангид хуваарлцсан. Ингээд ерөөсөө ниссэн чинь байхгүй шууд засварчин болчихж байгаа юм байна. Гэхдээ тэндээ сайн зэрэг байж
өөрийн амжилтаа биелүүлсээр өөрийн хүссэн нисгчийн ангид орж чадсан гинэ ямар ч байсан. Гэвч 4 жил аль пасны эцэст нисгэж болох нь өөрийнх нь хүсэж байсан зүйл биш юм байна гэж ойлгоод тэгээд зэрэгээс халагдсан юм байна. Гэхдээ халагдахтаа их нэр төртөөр халагдсан гэдэг. 4 жил аль пасан яг тэр зүгээр хаяа явчих болно шүү дээ. Энд чинь би халагдъя гэдэг хугацаанд болоод тгийгөө нэр төртөө бүргээ гүцэтгээд ингээд халагдчих байгаа байхгүй. Ингээд нисгэж болсноос жүжигчнэр ажиллах нь илүү санагтаад Лос Анжелес руу ганцаараа нүүж байгаа. Тэндээ Pasadena Playhouse гэдэг сургуультанд за мөн Лос Анжелес хотын коллеж гэдэг сургуулиудад жүжигчний чиглэлээр сурч эхэлсэн мэт л. Тэгсэн багш нь чи жүжигчин болсноос бүжигчин болол илүү ирээдүйтэй юм биш үү гэд манай хүнийг бүжигчний ангид оруулчихлаа. Ядаргаатай нисгэж болохгүй байсан чи засварчин болгочихдаг. Жүжигчин болохгүй байсан чи бүжигчин болгоо хийчихэж байгаа байхгүй. Ямар их өгөгдөлтэй юм бэ? За Морган ч өөрийгөө андуураад би өстө мундаг домогт бүжигчин болно гэд бүжигчнэрээ нэг хэсэгтэй л ажилласан гин. Олон ч газар энэ тэнхгийн тоглолтын дээр бүжиглдэг. Одоо тэнцэнэ тоглож байсан боловч түүний жүжигчин болох хүсэл нь одоо орон дууцсан хэвээрээ байгаа. Ингээд сэтгэлийн дуудлагаар жүжигчин болохоор Нью-Йорк хотыг зорж байгаа юм. Сургууль дээр байгаад ах юм бол багш нь бүжиглүүлэх гээл үзээд байх юм шүү дээ тийм. Тэр ч хоёр нь одоо ч тийм л те. Нью-Йорк, Лос Анжелес гэдэг хоёр том хот байгаа л да. Яг нэг кино урлагийнх гэх юм бол тэр Нью-Йоркт хүмүүс их хвчлэн очиж театр тоглодог. Театрын жүжигчин тэнд очиж юм сурах гэж очдог гэж хийж үзэж болно. Манай Ал Пачино ч бас тэгж хэлсэн шүү дээ тийм. За ингээд Нью-Йоркт очиад жижиг театруудад тоглолтод оролцсон болсон. Гол зорилго бол Broadway. Энэ бол мэдээж. Гэхдээ тэгж чадаагүй. Ер нь дандаа л жижиг театруудаар нэлээд олон жил, бараг 4 жил гарав гэж тоглолтод оролцож байсан. Тэгээд тэнд чинь сайн цалин авах гэж байхгүй шүү дээ. Жижиг театрт ямар юм нэмэг байх. Тэгэл олцсон бүх ажлыг хийдэг. Цэвэрлэгч хүртэл хийжсэн. Ерөөсөө амьдрахын тулд тэнд бүхнийг хийжсэн юм байл. Хар бор ажил бол ерөөсөө байнгын шүү дээ, тийм. Харин 4 жилийн дараа The Electric Company гэдэг нэртэй телевизийн цувралд шалгарсан гэнэ. Ямар сан телевизээр гараад та үзчихэж байгаа. Энэ төсөл нь харин овоо амжилттай болоод Морган давгүй цалин авах болж санхүүгийн хувьд доктортой болж ирж байгаа юм байна. Үүнээс гадна ийм нэг жүжигчин байгаа шүү гэдгийг зарлж чадсан. Энэ Electric Company гэдэг цувралд нь маш олон алтартай хүмүүс тоглож ирсэн юм байна. 5 зургуулаа байдаг лөө. За. Тэрнийхээ зарим нэг эмэгтэй, эмэгтэйхээ нэрийг тэмдэглэж байгаа мартчихжээ. Тэрнтэйг бүр насан туршийн найзууд болоод сүүлдээ нэг lifetime achievement буюу одоо юуны нэг шагнал өгдөг штэ. Хүндэтгэлийн шагнал өгдөг штэ. Одоо насан туршийнх нь одоо ач гавийг үнэлээд нэг. За. Юуны шагнал үлээ тэрийн энэ Electric Company-ийн хамтрагч өгдөг байхгүй. Тэр мөр маш гоё тийм үйл явдал болж байгаа. Бүр анхных нь дүр штэ телевизэн тэрний хамтрагч нь ирж өгч байгаа юм хэрэг ч бараг 70 80 жилийн зад 80 ч маш олон жилийн дараа тэр шагнал авч байгаа байхгүй. За. Тэгэхээр ч айгүй гоё тийм үйл явдал болсон. Тэгээд тэр чинь бас Bill Cosby энтер гэдээ бас сүултээ нэг гинт директор хацалтаад идэх нэг хүмүүст бас хамтарч тоглосон юм чи. За энэ цувралтаа 6 жил оролцсон. 6 бол маш урт хугацаа. За хэдий цалин мөнгө хангалттай болоод амжилттай байгаа ч гэсэн энэ санаанд нь хүрсэн ажил биш байж гэнэ. Телевизээс бүр залхаад хурдхан л өргөн дэлгэцэн бүтээд тоглохын сан гэж хүсэжсэн. Гэхдээ энэ хүсэл нь амархан биелээгүй. Electric Company гэдэг энэ төсөл 1977 онд дууссан ч гэсэн дахиад хэдэн жил телевизийн нүрээс салж чадаагүй. Энэ үеийг түүний хамгийн аз жаргалгүй үе байсан гэж нэг продюсер дурссан байдаг юм байна. Яг нь тэнд төсөлд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Мэдээж цалин мөнгө аваад гоёогоо зургатаар гараад нэр үнэн ч өсөд. Гэхдээ аз жаргал байхгүй. Хүн дуртай ажиллаа хийх хэрэгтэй шүү дээ, тийм. Гэтэл тэгж чаддаггүй байж. За дүр авч чадахгүй байгаа нь нөгөө л арьс өнгөний үзэлтэй бас холбоотой. Ганц Морганч биш, олон харж үзэгчид ажил олоход маш хүнд үе байсан. Тэдэнд зориулсан дүр бичих нь маш ховор байсан байхгүй. Бүх дүрийг дөрвөн дэлгэцэнд цагаан хүмүүс гарах юм бол үзэгч ил үзсэн. Хар хүн гарах юм бол тэрийг одоо арай баг үзэх нь. За ингээд жижиг сажиг дүр нөгөө нэг зарц боол юу гэдгийг тийм дүрүүд л оногдчихсэн байна. За харин Морган маань 1980 оноос өргөн дэлгэцийн бүтээлүүдэд тоглож эхэлж байгаа. Ямар ч гэсэн нэг гар орж гардаг болж байгаа. Гэхдээ дандаа жижиг дүрүүд. Мөн телевизэн шоундаа ч бас тоглож байгаа. Ер нь санснаар нэг л болж өгсөнгүй. Бүр энэ ажлаа болох талаар ч гэсэн бодож байсан гэдэг. Жолооч болвол арай илүү цалинтай юм байна. Бүрүү. Тийм. Бүр
тэрийг бүр бодолцож үзчихсэн байхгүй. Тэг боли жолооч болоо. Шофер гэдэг бүр хувийн жолооч л гэсэн үг л те. За ингээд насан ч яваад байдаг. Одоо амжилт гаргаагүй хүн цаашдаа яах вэ гэдэг юм та эргэлзээ гарч. Гэхдээ мөрөөдлөө хаяагүй гинэ. Урагш тэмүүлсээр мөрөөдөл рүүгээ урагшилсаар байж. Ингээд жүжигчин болохоор шийдээд 35 жилийн дараа анхны дүрээ аваад 23 жилийн дараа буюу 50 настайдаа анхны өргөн дэлгэцийн томоохон дүрээ авч чадчих. Street Smart гэдэг кинонд Fast Black гэдэг пимпийн дүрийг бүтээдэг. Пимп гэж та нэг жижигхэн гэмт хэрэгтэн шиг л нөхөрлөлтөө. Энэ кинон дээр зүгээр нэг тоглоо зогссонгүй. Амжилтанд хүрэх хамгийн ихний дайралтаа хийсэн байна. Түүний тоглолтыг шүүмжлэгч нар шагшин магтаж энэ киног үзсэн бол хизээч мартагдахааргүй эсрэг талын дүрийг бүтээлээ гэцгээж байж. Өөрөө ч маш сэтгэл хангалуун байсан. Өмнө нь хүүхдийн шоунд эрэг дүрээр гарч ирсэн хүн маань өөрийгөө бүрэн эвдээд эвгүй нөхрийн дүрийг буюу эсрэг талын хүн дүрийг бүтээж байгаа. Энэ дүртэй Morgan Freeman маш хайртай гэдэг. Магад энэ дүрээрээ анх удаа Оскарт нэр дэвшсэн болохоор ч тэр байж мэдээ. Шилдэг туслах дүр. 50 наснда Morgan Freeman бүхнээ гаргасан байхгүй. Боломжоо хүлээсээр байсан. Тэгэд боломж нь гарч ирэнгүүт бүхнээ гаргаад Оскар нэр дэвшиж чадчих. Энэ киноноос ганцхан төрөлд Оскар нэр дэвшсэн. Тэр нь энд манай хүн. Тэгэхээр энэ төслийн хамгийн мундаг нь манай Morgan Freeman байсан байна. Тийм байна. За энэ дөрөв түүнийг Холливуудын тайзнаа залж чадсан. Продюсерүүд ч гэсэн түүнийг кинонд уурах болсон гэнэ. 1989 онд түүний тоглосон 4 кино нээлттэй хийж байгаа. Энэ дөрөв биш ч те бүгд маш амжилттай болсон. Маш мундаг кинонууд юм. Glory гэдэг кино, Lean on Me, Driving Miss Daisy, Johnny Handsome гэдэг кинонууд байсан. Тэстэ бүгд мундаг. Энэ дундаас Glory гэдэг кино нь хамгийн хүнд бөгөөд хамгийн мундаг кино байх. За харин жүжиглэлтийн хэвд Driving Miss Daisy бол хамгийн шилдэг байсан. Нөгөө жолооч алдаг. Тий. Монголд эзэрч зөндөө гарсан байна. Зөндөө гарсан. Тий. Энэ дүрээрээ манай жүжигч маань анх удаа шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж чаддаг. Энэ кино бол ижил нэрт жүжигээс сэдвлэн хийсэн кино юм гинэ. Тэгсэн Morgan Freeman маань өмнө нь энэ жүжигтэн тоглож исэн юм байна. Нөгөө нэг театр 70 жил байхдаа жижиг дүр бүтээхтэй. Тий. Тэгээд бас энэ жолоочийн дүр бас тоглож исэн болов гэж бодод. Тэг нэг өөрийнхөө өмнө тоглож исэн дүрээ одоо тайзан дээр гаргачихж байгаа байхгүй. Тэр ч тэр яаж мундаг гарах вэ? Тэр чинь дүрээ бүрэн мэдэрсэн хүн байж байгаа шүү дээ. Энд чинь ийм хүн шүү дээ. Би энэ дээр ингэж тоглох хэрэгтэй мэн гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэр нь ч тос болсон. Ингээд шилдэг эрэхтэд нэр дэвшиж байгаа. Гэхдээ шагналаа авч чадаагүй л дээ. Тэр жил нэг домогт Daniel Day-Lewis My Left Leg үлээ. Тим нэртэй киногоороо дэвшээд авцсан. За түүнтэй өрсөлдөн гэдэг баг байж боломгүй л зүйл дээ. Daniel Day-Lewis бол. Гэхдээ нэг юм ба. Миний би бүр заавал хэлье гэж бодсон. Daniel Day-Lewis магадгүй бүх цагийн хамгийн шилдэг жүжигчин байх. Гэхдээ хүмүүс түүнийг сайн мэддэггүй байхгүй. Харин Morgan Freeman-ыг хүн болгоо мэддэг байхгүй. Тэ маш хайртай. Маш хайртай. Маш гоё тийм. Одоо яг тийм хувь хүн тийм ээ. За Miss Daisy гэдэг Driving Miss Daisy гэдэг кино нь Оскарын 9 төрөлд дэвшээд 4-ийг авч чадсан маш мундаг кино байсан юм байна. Тэр еврей бүсгүй еврейд үйдэ буюу билевсэн юмхтэй зөгдөг шүү дээ тий. За ингээд тэр ирэх жилүүдээс түүний шинэ авиас илрэн гарч ирсэн гэнэ. Энэ бол дуу оруулалт. За ile ивент итгэжтэй танилцуулаад тэгээд үргэлжлэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Илүүг үз Look TV Nuvision компанид хэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр сонсогчдод маань үзэгчдод маань анхаарлаа хандуулаарай. Нэг гоё уралдааныг бас хэлэх гээд байна. За Look TV-гээс кино үзээд багц дүүрэн бэлгийн эзэн болох юм уралдааныг бидний донд зарлаад байна. Яг одоо та нар маань Look TV премиум багцаа идэвхжүүлээд бэлэгтэй цэсээс нь хүссэн киногоо үзээд тэг маш олон бэлгийн эзэн болно. За энэ урамшуул нийтдээ 4 үеийн турш одоо кино үзэж өрсөлдөн. Тэг яг одоо 2 дугаар үеийн идэвхтэй үргэлжилж байгаа. За баг 3 руу орох гэж байна уу? 2 дугаар үе дээр явж байгаа. Та хоёр үнэхээр кино их үздэг бол тэгээд энэ уралдаанд алидийн уралдаад эхэлсэн гэж ойлгож болно. Шалгаад үзээрэй. За премиум багцаа идэвхжүүлж бэлэгтэй цэсээс хамгийн их кино үзэн хэрэглэгчэд дараах багц бэлгийн эзэн болно. За энэ юу байна вэ гэхээр одоо ухаалаг цаг байна. Samsung-ийн Boost brand-ийн wireless чихвч байна. Shangri-La Sport Club-д 3 сар үйлчлүүлэх эрхийн бичиг байна. Look TV премиум багцын 1 сарын эрх
болон гарын бэлэг зэрэг ийм 6 өөр бэлгүүдээс багцлаад таавах юм шүү. За Look TV-гийн премиум багц бэлэгтэй урамшууллын талаар та илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад энэ уралдаанд орноо. Би бол уусаа ялчгүй төрүүлнэ гэж та хүсэж байгаа бол мэдж байгаа бол Facebook хуудасаар нь зочлоод үзээрэй. Тэгээд Look хэрэглэгчдтэй амжилт хүсэж байгаа юм байна шүү. Ингээд манай Эба завтай байсан бол та маргаангүй байх байсан. Ярин тийм ээ. Шинэ киноч үзэх завгүй болчиход тийм. Кино үзэхээр кино үзэхгүй болохоор ингээд ерөөсөн шинэ сэргийг юм байхгүй толгой ажиллагаа болчиход тийм. За баярлалаа. За баярлалаа. За Морган маань угаасаа мундаг дуу хоолойтой. Хэд хэдэн баримтат кинонд дуу оруулсан маш амжилттай болоод энэ цагаас хойш маш олон төсөлд дуу оруулсан. Байгалийн тухай, шинжлэх ухааны маш олон кино болон баримтат кинонд киноноос түүний хоолойг сонсч болно. За би бодоод энэ The True of Glory Continues гэдэг кино болов. Анхныхан дуу оруулсан кино. Эндээс эхлээл юм цаашаа нэлээд явсан баг. Тэгэл шууд дараа нь Through the Wormhole энэ төр гэл шинжлэх ухаан руу ороод ерөөсөн. Дуу оруулалтын дээр хамгийн мундаг нь болж бас урьж байгаа. Маш гоё өгүүлэгч хоолой тэр нөгөө NASA National Geographic бүгдэн дээр ингээ хоолой нь явж идэг шнэ. Тийм. За тэгсэн чинь бүр залуугасаа л хоолоонд ингээ анхаардаг болсон гинэ. Чи өмнөдийн аялахтай юм байна. Үүнийгээ зас гэж нэг хүн хэлсэн чинь тэрнээс хойш ерөөс хоолоонд маш анхаардаг болсон юм. Ившээж байхаг үлдэл байнга хийдэг. За ингэснээр хоолойны булчин амраад хоолой илүү нам доогуур өнгөөр дуурдаг юм. За манай цэнгэл намайг ингэж дасгал хий гэж маш их олон хэлсэн боловч би хэрэгжүүлээгүй юм. За энэ цагаас хойш л байнга хэрэгжүүлэх яруу. Тэр нь хичээнэ. Нөгөө хоолойны айгүй олон багц дасгал байгаа. Тэдрийг бүгдийг нөгөө богино хугацаанд ялс хийгээвэл ившэх гэдэг байхгүй. Бүгдийн шууд хийчихсэн. Ингээд хоолой ч маш хурдан хугацаанд халж бэлтгэл байдалд орно гэсэн үг. За баярлалаа. Баярлалаа. За түүний хоолойг итгэл найдвар төрүүлэх үз, тайвшрал мэдрүүлэм гэдэг. Морган юу ч гэж хэлсэн яг л үннийг хэлж байгаа мэт байдаг. За 1992 онд Clint Eastwood-ийн найруулсан Unforgiven гэдэг маш мундаг кинонд туслах дүр бүтээж байгаа. За Clint Eastwood-ийн дугаар дээр энэ кинонд тухай аль ярьсан байна. За энэ хоёр бүтээлч маань харин анх удаага хамтарч нэг төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Morgan, Clint хоёр нийт 3 төсөлд хамтарч ажилладаг. Энийн хамгийн ихнийх нь. За Clint ямар ч байсан хамгийн найдвартай хамтрагч чухал дөрүүтэй санаа зовлтгүй гэдэг хүн манай Morgan Freeman байна. За Unforgiven-ийн дараа 2 жилийн дараа буюу 1994 онд За Morgan Freeman магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг кино байж мэдэх. Нэгэн кинод өөрийн бүх авьяасаа гаргаад нэгэн чухал дүрийг бүтээдэг. Энэ киног хамгийн азтай киноч гэдэг. Угаасаа хамгийн шилдэгч гэдэг бас. За мэдээж энэ бол Shawshank Redemption. IMDb-ийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонд Morgan гол дүрийг бүтээгээд за мөн энэ киноны хамгийн чухал хэсгүүдийн нэг болох өгүүлэгчээр оролцдог. Morgan-ы энэ өгүүлэмж нь киног удирдах байсан. Түүний намуухан хоолой за киноны хүнд хэцүү үеийг зөөллөөд үзэгчдийг дэлгэцээс 1 минут холдуулаагүй тэр иж хитэн байсан мэт. Манай усаж гисэн орчуулагтай гарахтаа маш гоё дуу оруулдаг. Гоё ч орчуулсан. Дуу оруулагч мундаг. За Morgan-ы магадлангаар оролцоод хэлдэг үг гэсэн шүү дээ. Тэрийг сонсоод бүр арьс арцаамаар. Би тэрийг манай орчуулагч гэсэн магтмаар байна. Тэгэд ингэдэг нэ итгэмээр гэсэн шүү дээ. Түүний хоолой яг юу ч ирсэн үнэн өгүүлээд байгаа юм шиг сонсогддог гинэ. Өвдстэй гэж түүний хоолой. Яг тийм шүү нэр. Хоёлын кино талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Ярьсан. Тэр дугаарыг бас үзчихээрэй. За Morgan Freeman энэ киногоор энэ дүрээрээ Оскар шилдэг эрэхтэй гол дүрд дахиад нэр дэвшиж чадчих. Даанч нөгөө талд Forrest Gump-аар Tom Hanks байжсэн учраас бас ямар ч боломж байсангүй. Энэ үе бол Forrest Gump-ийн яг эрд оргил үе юм. Гэхдээ Morgan-ы оролцоо та түүний тоглолт энэ киног дэлхийн хамгийн шилдэг кино болоход гол чухал үүргийг гүйцэтгсэн. За мөн өөрийнх нь хамгийн дуртай кино нь энэ юм байна. Энэ бүх цаг үеийн өөрийнх нь үзэх дуртай кино нь энэ гинэ. За хэдий энэ киноноос өмнө өөрийгөө маш чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан байсан ч гэсэн Shawshank-аас хойш тэрээр дэлхийн хэмжээний од болж байгаа. Ямар сайндаа л цагаан арьст Ирланд хүн байхаар бичигдсэн Red-ийн дүрд Morgan-ыг сонгож байхад Хүнээрээ тийм гэсэн тий. Цагаан арьстай хүн байсан чинь өө наадах чи Morgan төгөрөх юм байна гэд Morgan санал тавьчих жоох байхгүй.
Тэгсэн чинь ингэсэн гинэ Morgan Freeman-ы тоглосон ихэнх дүрүүд ерөөсө хар эрсдхэн зориулагдаагүй бичигдсэн дүрүүд байдаг гэж. Тэгэхээр энэ ямар мундаг хүн бэ гэдэг нь харагдаад байгаа. Бут цохиж орсон ба шүү дээ, Тийм. тэ. Авьяасаараа. Тийм. Энд чинь Morgan тоглож чадах юм биш үү? Цагаан эрстэй дүр шүү дээ. Тэгээ авчраа шалгаруулангууд яг л болчихж байгаа байхгүй. За энэ цагаас хойш түүний кинонд тоглуулна гэдэг ашиг орлого олох нэг баталгаатай болж ирсэн баг. Хамгийн том болоод чухал дүрүүдэд түнд өгдөг. Тиймдээч дараагийн дүрүүд нь мундаг дүрүүд байгаа. Нэг жилийн дараа гэхэд л алдарт Seven нээлттэй хийсэн. За Seven-ийн найруулагч Дэвид Финчер энэ дүрээ шууд л Morgan санал болгосон гэнэ. Гэхдээ түүнийг ихэд хар бараан кинонд тоглох хэсэгт нь жоохон эргэлзэж байсан ч гэсэн манай хүн зохиолоо уншаал шууд зөвшөөрсөн юм. За Seven-ийг бас ярьсан байгаа. Тэрийг бас үзээрэй. Тэгээд манай одон өндөрт хийсэн хамгийн анхны подкаст Seven шүү дээ. Тийм үү. За Холливуудын хамгийн эргэлтэй жүжигчин болсон Morgan одоо өмнө нь дүр болтохгүй байх гэдэг байсан бол одоо дүрээ өөрөө сонгодог болчих. Голч хилдэг болсон байна. Сонгохдоо их нэхур ханддаг гэнэ. Яг өөртөө тохирсон дүр сонгоод байгаа юм шиг харагддаг юм. За магадгүй бүх дүрээ мундаг гаргаад байгаа учраас тийм сонголт хийгээд байхдаа өөртөө тохирсныг сонгоод байна гэж тийм хардж болохоор байгаа юм. За дараа нь Deep Impact, Amistad, Kiss the Girl гэх мэт олонний танил долон кино тоглосны зэрэгцээ мөн дуу оруулалтын ажлаа бас хийсээр л байна. Харин 2003 онд бидний сайн мэдэх Bruce Almighty буюу манайхаар бүхнийг чадагч Bruce гэдэг кинонд бурхны дүрд тоглолдог. Тийм шүү дээ, тэ. Бас л яг л бурхан шиг хүндээ нэг цагаан бижагтаа зөксөд тийм. Тий. За Jim Carrey-тэй хамтран тоглосон энэ киног мэдгүй хүн бараг байхгүй байна. Энэ кинонд бид бараг анх удаа бурхныг хар арьстайгаар хардаг. Ястаа үнэхээр тийм шүү. За Morgan-ыг бурхны дүр сонгосон шалтгаан нь түүний гадаад төрхөөс гадна түүний дуу хоолой юм. Түүний хоолой их өвөрмөц содон ярихыг нь сонсоод яг л итгэжхмээр зам хүн захирангуйч юм шиг. Хоолойг нь сонсоод тайвшрал мэдрэнэ. Нэг сэтгүүлч бурхны хоолой ийм байдаг бах та гэж хүртэл тэмдэглэсэн байдаг юм. За ийм учраас хоёлаа өнөөдрийн дугаараа бурхны дуу хоолой гэж нэрлэсэн юм. За Morgan өөрөө хэлэхдээ коллежд байхдаа ингэж ярьж сурсан. Бусад хүүхдүүд илтгэлийн хичээл дээр чанга дуугаар өндөр өнгөөр ярьдаг байсан. За харин тэр үед нь Morgan Freeman айдуу зөглөн доод өнгөөр ярьдаг байсан. Тэр нь хүмүүст их хурж байгааг өөр анзаарсан юм. Тэгэл тэрнээс хойш яг энэ хоолойгоо олж аваад тэгээд татгалсан байна. Одоо л яг бидний мэддэг юм маягийг бүр коллежд тахта авсан байна. Тийм байна. За эрхэмсэг тайвшрал өгөхөөр болон бусдад нөлөөлөх чадвартай хоолойноос гадна гадаад төрхөнд бас яг тийм тул түүнийг бурхны дүрдээ сонгосон гэнэ. Яг энэ байхгүй. Түүний царай төрхийг яриад байгаа биз дээ. 50 хүртлээр манай хүн чинь дүр авч чаддаг. Тэнгүүд 50 гараад тэгснээс хойш хоёлаа байнга л ярьдаг та. Төрхөн нэм mature болоод тохиромжтой болоод ирдэг шүү дээ. Яг тэгж ирсэн харагддаг. Тэр өмнөх зургуудыг харахад ч юм уу те. Тэрнийг харахаар нэг арай болоогүй юм шиг тэгж харагдаад байдаг байхгүй. Одоо найруулагч зургийг нэг харьцуулаад өгч байгаа. Өнөө тий одоо яг ингээл нас ингээл явсан чинь дүр төрх нь маш гоё. Өстө баг хоолондоо тэмцээд гүцээд ингээд яг нэг юм цогц болцсон юм шиг харагдчих. Нэг тийм. За дээрэс нь түүний жүжиглэх арга барил. Дүрээ хэрхэн судалж, дүрдээ хэрхэн орж байгаа нь яг мэрэгжлийн байдаг учраас сэтгэлд үлдэх үед сэтгэл дүрүүдийг бүтээж чаддаг байна. За бурхны дүрийг ч гэсэн сэтгэл шингэтэл бүтээж чадсан. Одоо бурхан тоглосон өөр хүнийг нэрлэх гэвэл одоо би Morgan Freeman-ыг л бодоод байгаа байхгүй өөр хүнийг л та харагдахгүй. За энэ Bruce Almighty-гийн дараагийн ангид ч гэсэн мөн бурхны дүрээрээ эргэж ирдэг. Тэр нь Evan Almighty гэдэг. За тэгсэн чинь саяхнаас 3 дугаар анги хийгдэн гэдэг яриа гараад байгаа. Энэ 3 дугаар анги дээр Jim Carrey болоод Morgan Freeman хоёлаа эргэж ирнэ гэсэн бас цуурхал байна. 2 дугаар ангид гайгүй амжилттай болсон юм уу тий? Үгүй. Гээд ахад уу? Тий. 1-р анги амжилттай болсон чинь тэрнээсээ ингээд болгоч. Энэ магадгүй Netflix-ээр хийх гэж магадгүй. За үгүй ч гэж мэдэх юм. За бурхан болсноос хойш 1 жилийн зааж энэ жоо буруу явчихлаа шүү. Бурханы дүрийг бүтээснээс 1 жилийн дараа буюу 2004 онд найз За би зүгээр төвчгөнчлээ. За энийг хасчаараа заяа. Энийг хасахгүй шахах юм да. За 2004 онд найз Clint Eastwood-ийн найруулсан 2 дахь кинонд тоглож байгаа. $1 Million Baby гэдэг нэртэй. Гэхдээ найруулагч сонгогдохоос өмнө Morgan-д гол дүрийг санал болгоцсон байсан юм байна. Оо тийм үү? Clint Eastwood-ийн дүрийг Morgan өгсөн байсан.
Тэгсэн чинь манай хүн чинь зохиолоо уншингуудаа үгүй би чинь туслах дүрд нь яг тохирох юм байна. Гол дүрийг өөр хүнд өггээд өөрөө тэр туслах дүрийг сонгосон байна. Ингээд Clint Eastwood найруулагчаар ирээд бас гол дүрдэн тоглож байгаа шүү дээ, тэ. За энэ кино маань спортын төрөлд орох боловч яг тэг спортын гэж хэлж байгаа хэцүү. За хүний дотоод сэтгэл, dilemma, за санаа хавагт гэх юм уу, тэ. Хайр, тэмцэл, зориг, амьдрах утга учир гэдэг олон чухал зүйлсийг энэ кинонд харуулдаг. Нэг үзэх юм бол сэтгэлээс хэд хоногтой л гарахгүй маш хүнд кино. За энэ кино маань Оскараас 4 төрөлд шагнал авч чадчих. Шилдэг найруулагч, шилдэг кино, шилдэг эмэгтэй гол дүр, мөн эцэст нь шилдэг эрэгтэй туслах дүрээр Morgan Freeman 68 наснда анхны Оскар авч байгаа нь юм. Бидний олон ч та нэвтрүүлгийн жишээн дээр харагдаж байгаа да энэ нэр. Хүн хөдөлмөрлөөд тэмцээд мөрөөдлөгөө төлөө зүтгэж чадах юм бол хизээ нэгэн цагт хүрдэг. Гэтэ хамгийн гол нь бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй тийм ээ. Морган ч гэсэн тэрдгээр хүмүүсийн нэг нь байсан байна. Жолооч болсон бол юм Оскар шүү дээ тийм шүү. Тэгээ хамгийн гол нь бас би гол дүр тоглоно гэхгүйгээр тэр хүн бас өөрийнхөө амьдруулж чадах дүрийг аягүй бодтойгоор гоё харсан байна тий. Яг тийм. Гол дүр тоглолцсон бол Оскартай болооч үгүй ч. Энэ чинь дөрүүд нь яг л тохирсон дүрүүд байдаг шүү дээ тий. За дөрөвт удаага Оскар нэр дэвшээд анхны Оскар авч байгаа нь энэ юм байна. Морган оройхон гараад ширүүхэн дайрна гэдгийг бүр маш тодор харуулж байгаа. 1987 онд анхны Оскарт хүртдэг кино дэвшдэг кино шүү дээ. Street Smart. Тэр киноноос хойш тэр чинь 50 настай байсан. Тэр киноноос хойш өдийг хүртэл бараг 100 гаруй төсөлд оролцсон байна. Бараг 120 байсан байна. 50-аас одоо 88 гэж 38 жил. Тийм. Ямар стабура. За ямар сони. Тэ за болох юм аа болох. Энд бас арьс өнгөний үзэлч гэсэн нөлөөлж байгаа байх л та. Тэр залуу наснд нь тэ. За эдгээр кинонуудаас нь онцлоход Christopher Nolan-ы Batman trilogy гурамсан кино байна. Өө тийм. Тэг юу гэдэг штэ тэ. Юм хум нэг юм ард нь байгаа гэдэг инженерийн дүр дэдэг тэ. Биш. Lucius гэдэг юуны компанийн CEO байхгүй юу? Гүйцэтгэх захирал байхгүй юу? За тэгээ Bucket List гэдэг хинтээ Jack Nicholson-тай тоглолдог. За Wanted гэдэг Angelina Jolie энэ төр байгаа. За Dolphin Tale гэдэг хөөрхөн кино байгаа. Red гэдэг бас Bruce Willis-ийн тэр тоглолдог. Lucy, Now You See Me. За ер нь энэ хүний киног ингээд дуртах юм бол өнөөдөр дуусахгүй юм бол. Ер нь онцлог кинонуудын дуртахад дуусахгүй шүү дээ. Тэрнээс ч маш олон кино тоглож байгаа. За Morgan ингэсэн юм байна. Нэг хэсэг Nelson Mandela-гийн тухай кино их талаар их удаан бодсон гинэ. Манделагийн намтар номноос сэдвлээд кино зохиол бичих гээд бүр нэлийн одоо үг нь хичээсэн юм байна. Гэтэл ажил болгож амжихгүй энэ ч одоо маш олон ийм олон кино тоглоод яваад байгаа юм чи тийм. За ингээд ер нь өөрөө кино зохиолын тэр бичиж яхаар зохиолч John Carlin-ы Playing the Enemy Nelson Mandela гэдэг ном гарсан юм байна 2008 онд. Тэр киногоор кино хийчихэд кино хийх хэрэгийг худалдаад авсан юм. Ингээд өөрөө продюсераар нь ажиллаад за мөн найз Clint Eastwood-тэй ураад продюсерын багтаа нэгтгэхэд за мөн найруулагчаар нь бас сонгосон юм байна. За ингээд мэдээж гол дүрт нь Morgan Freeman өөрөө тоглосон. Nelson Mandela-гийн дүрт. Тий. За ивент тэтгэгчд танилцуулаад тэгээд хүрэлжлээ. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани маань дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр MMS маань ногоо ирээдүг хөгжүүлэгч эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг ийм мэрэгжлийн хамт олон байгаамаа. Тэгэхээр MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай, дэвшилтэй технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг та бүхэндээ санал болгох гин шүү. Тэгэхээр хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн болоод компаниуд те та нар маань холбогдохыг хүсвэл MMS гэдэг одоо Facebook-ээр нь хайх юм болов энд нөө хаяг үгүй юм бах юм. Юу шүү Green Building гэдэг Facebook-ийн юу хуудас. Тэрийг нь ороод харчиж болно. Гэтэ би ингэж зөвлөмөр байгаа. Green Building гэдэг байшин барьсан шүү дээ эднийх. За. Нисхийн 4 замын яг урд талд степ аренаг яаж бодох байхгүй. Өө за. Тэр бүр маш гоё байш. Ирээдүйн байш. Тэгсэн чи дэлхийн жишгээр бол тэр яг өнөөгийн л байш юм байна л та. Бид харангуйтаа ирээдүйн гэж хараад байгаа болохос ш. Тэр нь яг бүр 100% ингээд сэргийгт хэрчим хүчээр өөрийгөө хангадаг, хаягдлаас ашигладаг энэ төргээд яг тэр ногоон байгаль дэлтэй тийм технологиор баригдсан байш юм байхгүй юу. Тэгээ маш үнэтэй баригдсан гэж өөрөөсөө хэлж илээ.
Бид нэр ингээ хотхон энэ төр бариад ингээ явж болох байсан. Гэхдээ бид нар тгийггүй. Бид нэр ингээ Монголын компаниуд уриалъя. Түүчилээ. Тэгжээ чинь байгаль дэлхийгээ хайрлахад баг ч гэсэн хувь нэмрээ оруулах гэсэн ийм үүднээс тэр байшин барьсан юм бэл. Өөр ийм гоё компани واخгүй MMS ч өөрөө. Тэг явуулж байгаа үйл ажиллагаа дандаа их дэлхийрээ өгөөч гэсэн, их дэлхийг хайрлах гэсэн тийм үйл ажиллагаа явуулдаг. Манайх одоо тог тасраал те. Өдрийн хэд тасраал. Тийм шүү дээ. Тэнгүүд их тасрахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нар нэрч мөчээрээ. Тийм. Тэн чинь илүү гарсан тогоо бас улс руугаа өгж мөгдөг бас айгу мундаг MMS-ийн бүр бахархмаар тийм хамт олон байна. За баярлалаа MMS-тэй. За баярлалаа. За ингээд нэг шинэ киногоо хийх гэж байгаа шүү дээ. Нельсон Манделагийн төлд Морган Фримен тоглох гэж байгаа. Тэгсэн чинь Нельсон Мандела өөрөө Морган Фрименийг сонгосон юм байна. Хэрвээ миний тухай кино хийх гэж байгаа бол гол дүрт нь Морган Фримен тоглоно шүү гэж хэлсэн юм бэл. Ингээд тоглохоос өөр ямар ч сонголтгүй болчих. Тэгээ өөрөө ч продюсер нь ажиллаж байгаа. Тэгээ тоглохоос ч аргагүй л тий. Гэтэ одоо бодоход өөр жүжигчин гэвэл яг тухайн үедээ бол санагдахгүй байна. Яг одооний Дензел Вашингтон энэ төр бол тоглож болох байх л та. Ер нь л бас яг хөө төстэй харагдчихна. Би хаагарлаж байгаа жижиг том болохоос өндөр нам болохоос ер нь тий. Сайхан. За харин Морганы хувьд тэр агуу хүний дүрийг кинонд мөнгөлнө гэдэг асар том даалгавар байсан гэдэг. Харин тэрээр энэ үүргээ нэр хүндтэйгээр гүйцэтгээд Нельсон Мандела гэх хүнийг дэлхийн нийтэд зүгээр харуулж за их орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө хэрхэн санаа бодлоо хилээж байсныг нь одоо маш гоёор харуулж чадсан. Энэ дүрээрээ Морган Фримен дахин нэг удаа шилдэг эрэхтэй дүрд нэр дэвшиж чаддаг. Энэ кино магад түүний тоглосон хамгийн бахархалт дүр нь байж мэдх юм. Шүмжлэгч нар ч гэсэн маш амсаатай байдаг. Яагаад энэ зохиолыг сонгож кино хийх талаар болсон талаар нь асуухад зохиол өөрөө биднийг сонгосон гэж хариулсан. Нэг л өдөр зохиол студи дээр нь хүрээд ирсэн гэнэ. Тэгээд уншсан чинь Манделаг илэрхийлсэн төгс зохиол байсан. Тэр хэн байсан, хэрхэн бодож, хэрхэн ажилтдаг байсан гэх мэт бүгдээрээ энэ зохиолд багтсан байсан гэнэ. Ингээд киног нээхээс өмнө Нельсон Мандела зориулаад тусгай үзүр хийсэн юм бэл. Баг ганцаархан. Гэтэл харамсалтай нь кино үзээд Мандела юу ч хэлээгүй гэдэг. Морган Фримен өөрөө Мандела юу гэж бодсон болоо гэж их санаа зовдөг юм байна. Гэхдээ одоо түүнд кино таалагдсан эсхийг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. За чи 2013 онд бурхан болсон. Энэ жоо бас юм болсон байгаа ч тийм. Уу ямар сайн юм. Энэ кино өөрөө юу 9-10 он хавцаа юу? 8 онд. 9 онд нээлттэйсэн тийм. За харин нэг жилийн өмнө энэ кино нээхээс 2008 онд энэ киногч Invictus гэдэг байхгүй нэр нэлгээ марцчих тийм. Invictus-ийн зураг авалтын үеэр болов гэж Морган Фримен их хурдтай давхиж яваад том осолд орсон юм. Машин нь удирдлаггүй болоод хөмрөөд хэд хэд эргэлцсэн гинэ. Ерөөсөн зам дээр ингээ эргэлдээжсэн баг. Хөмөрч эргэлдэж байгаа шүү дээ. Машин батсан лаац шиг болсон. За хөрөөдөж хувааж вэж Морганыг за мөн бас нэг зорчигчийг дотроос нь гаргаж авсан баг. Ёстол бүтээгчтэйгээ уулзчихсан. Азар амьд үлдсэн гэж байгаа. Түүнийг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргээд тэгэд одоо шинжилсэн чинь зүүн гарын хэсэг нь тэр чигтээ хугарсан байсан, гэмтсэн байсан гинэ. Мөр гар шуу гэдэг тий. Ингээд 4 цаг хагалгаанд ороод за яснуудыг ингээд болгочтой байж. Мэдрэлийн судсуудыг холбоод тэр мэдрэлийн үйл ажиллагааг хэвэн болгох гэж маш их цаг авсан гэнэ. За ингээд хагалгаа дуусаад түүнийг бүрэн эдгэрнэ гэж та хэлж ирсэн юм байна. Гэхдээ харамсалтай нь бүрэн эдгэрч чадаагүй. Зүүн гар нь мэдэн алдаад юу н баг үхсэн юм шиг л. Одоо ингээд бэлэн өмсдөг байхгүй. Байнга зүүн гартаа бэлээд явдаг. Гэхдээ ингээд бол өргөж олж чадаад байгаа. Ингээд юуны нээлт олимпийн нээлтэн дээр үү юуны нээлтэн дээр үү. Үнтэй ингээд зүүн гараар ингээд хурж мөрдгийг. Тэгэхээр энэ үхчээд хайрс марсан ч аюу болцсон болоо гэж би бодоод байгаа. Яасан гэсэн юм бэ? Бүр үхчихсэн бол эн чинь тэр гарыг тасдах хэвээр амир яваа. Сарвуу хэсгээр нь. Яг хөө тэр мэдээлэл очихгүй тэгээд хайрсан энэ ч аюу. Мэдрэлийн янз бүр болсон юм болоо тий. Тий. Морган Фримен ч нөгөө уг нь ядж хат солгоо байхгүй. Тэгээд одоо нөгөө бичдэг гарын солгоо. Доминант одоо за энэ осол гарахад согтуу байсан гэдэг. Тэгээд цуг явж исэн эмэгтэй нь бас Морганыг дараа шүүхт өгöd. Намайг ингээд юунд аюултай байдалд оруулсан. Энэ бол мэдээж байх хэрэгтэй юм л да. Энэ маш их чухал бас сургамж юм шүү. За яах вэ гэд гимтчихэд найзал юм чин, таньдаг хүн юм чин гэд орхичих энэ тохиолдол байдаг. Тэгэж болохгүй.
хүн буруу үйлдэл гаргаад тэгээд таныг гинтээс нь л бол заавал тэр юу авах хэрэгтэй. Тэр хүнд явах бол та зүг зүгээр ив ирүүл байх байсан шүү дээ. Гэтэл ингээд за яах гэд маань хинэггүй тэр нэрлэхүү зан тэр нэрлэхэд нэрээ идэх биш. Тэгж юусэн хэрэгж болохгүй юм л шүү. Яг үнэ тэр чинь нөгөө өөрөө тэр хүний буруутай үйлдэлтэй жолооны ард согтуус уусан. Тэгээ яаж чахад ийм авт туслууд чинь дандаа бүр айгүй олон жилийн дараа өөр шиг нь гардаг. Яг тийм. Стойц. Тэгээ шүүхт өгөөд гэхдээ манай хоёр ч бас найзууд учраас хоорондоо бие биентэйгээ тохироод ямар ч нөхөн төлбөрийн тэр өгсөн юм шүү бай. Тэгээд нөхөн төлбөрийн дүн бол байхгүй. За ингээм ямар ч амьдралдаа нэг удаа ингээд сахил гутцсан байна. Гэхдээ дал гарч иж сахил гутж байгаа. Нэг залуу хүн шиг л сэтгүүтэй байх нь тийм байна. Одоо далтай хүнтэй цогтоо машин бариад төгчдөг бас л. За далтай гэснээс 65 наснда тэгвэл нисгэгч болох мөрөөдлөө бүр албан ёсоор биелүүлээд нисгэгчийн үнэмлэх гардаж авсан гинэ. За түүнд хувийн 3 онгоц байдаг гэж. За нэг нь зарцсан ч гэлээ. Урдсан тиймэрхэн болсон юм. За 2004 онд Гранада улсад болсон Иван гэдэг одоо шуурга болж байгаа. Энэ шуурганы үеэр тэдэнд туслах зорилготой нэгэн сан байгуулагдсан гэнэ. Морган энэ санг үүсгэн байгуулахад их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж. Тэр сан нь зөвхөн энэ Гранада улсад болсон үйл явдлаар үйл ажиллагаанд зогссонгүй. Цаашдаа ч гэсэн маш олон газар, маш олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Яг нэг байгалийн гамшигт нэрвэгдсэн газруудад тусламжийн үйл ажиллагаа явуулдаг. Ийм газар байхгүй. Тэгэд энэнийг үүсгэн байгуулагч нь Morgan Freeman байна. Энэ алдар нэрд гарцсан тэгээд ухаантай хүмүүс те. Дандаа нэг ийм сайн үлсэн аян тэгэл дэлхийн янз бүрийн асуудлууд ийм хэцүү байгаа хүүхдүүд янз бүрийн байгалийн гамшиг бүх юм туслахын те. Манайхан яг ингэдэг болоосоо. Манайхан болохоор лам руу мөнгө бариад очичдаг байхгүй. Тийм. Тэгээд ламд өгснөөс үн иймэрхүү үед үйл ажиллагаанд таньдвлаа тийм үү те. Асрамжийн төвүүд тийм үү те. Номын сан байгуулад өгчлөлтэй тийм. Ямар их одоо хөрөнгө оруулалт орох болтой тийм ч. Тийм шүү дээ. Тэр асрамжийн газрын хүүхдүүдийг жоохон нэг юм сурах орчныг гоёлгоод тийм хангаад өгчөлтөө. Амьдрах орчин юу гэдгийг тийм тийх хэвээр. За, Морган бас зүгээнүүд өвчнөөс болж тоо толгойн цөөрч байгааг олж мэдээд өөрийн эзэмшлийн 124 га газартаа тэр чигт нь зүгийн аж ахуй хэрэглэх болсон. Энд балын аваад идэх гээд байгаа зүг биш. Тэдний эрүүл мэндэд анхаарч тоо толгойг нь үржүүлэх зорилготой. Зүгийн үгүй бол дэлхийн үгүй болно шүү дээ. Тийм учраас зүгийг бол бүр маш сайн хайрлаж байгаа. За Америк нэгдсэн улсад жил болгон Black History Month буюу хар арьс хүмүүсийн түүх соёлыг сурталчилдаг ийм одоо ухуулдаг ийм одоо үйл ажиллагаа болдог. Бүтэн сарын хугацаанд. За. Тэгсэн чинь манай хүн энэ үйл ажиллагааг дэмждэг. Харин ч бүр буруу шатдаг. Хар хүмүүсийн түүх гэдэг чинь өөрөө Америкийн түүх шүү дээ. Юугаа солиороод тусад нь ингэж тэмдэглээд идэг. Хэрвээ арьс өнгөний үзлийг арилгах гэж ийм юм хийж байвал энийг хийх хэрэггүй. Арьс өнгөний үзлийг байхгүй болгомоор байвал тэр тухай ярихаа болж байгаа. Цагаан арьсны түүхийн сар гэж та нар хийж гинөө. Та хаана хүн бэ гэдэг ярилцагч итгэдэг хэлж байгаа. Би еврей гэсэн чинь еврейн түүхийн сар гэж та хийхийг хүлээн зөвшөөрөх юм уу? Нүгтэн зөвшөөрөхгүй гэж байгаа. Энэ дээр бол Morgan Freeman яг зөв. Яг зөв юм байна. Энэний өмнө хин агибиторыг нэвтрүүлэх хийсэн. LGBT гэдэг юу гэдэг шүү дээ. Та нар өөрсдөө бусдаар хүлээн зөвшөөрөх гэдэг юм бол энийг ярихаа болооч. Одоо яриа хитэрч шнаач. Өөрсдөө ингэж гаргаж ирэл бидний анхаараач ингээд бүр янз бүр болоод байгаа. Тийм шүү. Бүр хүчлээд. Тийм. Одоо юу гэдгийг нөгөө одоо улам сануулад шүү дээ. Тэрийг мартуулах гэдэг юм шиг боловч бас зарцсангуу гаг болчиход байгаа. Ингээ банк сануулад хохирчийн байр сууриас яриад байгаа юм байна. Яг тийм. Нөгөө ингэдэг шүү дээ. Би хараагүй ч гэсэн амьд шүү дээ. Юу надад тусгай хэрэгцээ гэж юу ясаал яриад байгаа. Тэг ингээ хүмүүс ууралдаг байхгүй. Эмэгтэй хүний өндрөлөө үлээ тэр кинонд дэрдэгдэг шиг. Тийм. Сентефог юм байна. За үнэхээр арьс өнгөний үзэл байхгүй болгомоор байгаа бол тийм тусгай ажиллагаа явуулах хэрэггүй. Бүгд тэгш байх ёстой шүү дээ, тийм. За Morgan маань мөн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн зөв гэсэн маш олон ажлыг хийдэг. Өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаа. 2021 онд COVID-19 цар тахлын үеэр нэг видео хийсэн нь олон их хүрсэн. Сайн муугаар. Энд дээр ингэж хэлдэг. Би бол Morgan Freeman. Би эмч биш. Гэхдээ би шинжлэх ухаанд итгэдэг. Ягаад ч юм зарим хүмүүс миний ярьсан зүйлд итгэдэг гэж
хэн нэг надад хэлчихлээ. Тийм учраас би энэ бичлэгийг хийлгэж байна. Би шинжлэх ухаанд итгэдэг, би вакцина хийлгэсэн. Хэрв та надад итгэж байгаа бол та ч гэсэн вакцина хийлгээрэй гэд ийм видео хийчихдэг байхгүй. За. Маш их шууган тариад зөв буруу вакцин хийлгэхгүй олонний танил одоо итгэл даах хүн ингэж ярьлаа, ингэж ярьж болохгүй энэ гэдэг бас бүчнөө асуудал үүссэн тэр. Манайд нэг бүх асуудал болдог шүү дээ. Яг тийм юм бас Америкт бас болж байж. За ямар ч байсан вакцина хийлгэсэн 88 настай од маань одоо эрүүл сар бол ажиллаа хийгээд сайхан амьдарч байгаа. Морган 2 удаа гэр бүл зохиогоод 4 сайхан хүүхдийн аав болсон юм. Хамгийн сүүлд Now You See Me гэдэг киноны 3 дугаар анги тоглоод одоо мөн дахин 2 төслийн зураг авалтанд оролцоод явж байгаа. Тэрээр хэдий оройтч алдар нэрт хүрэх аялаа эхлүүлсэн ч гэсэн хичээл зүтгэлийнхээ үр дүнд дэлхийн сүброд болж чадсан хар арьст бурхан юм байна. Зүгээр л бурхан гэж. Яа дээ. Тэр чин заацсан. Ингээ юу юм байна? Нэрэл нөгөө тууштай байгаад тэгээд өөр хөвсөл мөрөдлийг биелүүлж байгаа юм хүмүүсийн түүхийг сонсохоор за ер нь тэгээд хол хаана очихоо мэддэг байгаа хүн ч тэгэл болчдөг юм байна. Би сайн хар арьст бурхан гэж яагаад онцолж хэлж байгаа хэрэг бид бурхан гэхээр цагаан л хүн боддог гэсэн. За бас тийм тий. Бурхан хинч байж бол хэрвээ байдаг бол шүү дээ. Ямар ч дүр төрхтэй байж болно. Гэтэ тэр бол бурхан цагаан байх албагүй. Тийм шүү. За үнэхээр гоё түүх байлаа. Гэтэ нөө амьдрал яригдахгүй, гэр бүл мүл яригдахгүй харин би гайхаад сонсодлаа. Чи одоо гэр бүлгүй ч юм болоо гэж бодох шиг тэгсэн чинь сайхан дөрөв хүүхдээ аав юм байна. Тийм. За баярлалаа бада. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг та бүхэндээ кино түүх нэвтрүүлгээ хүргэлээ. За нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнаар хүрч байна. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар Илүүг Үзлүүг TV Innovation компани, за мөн Ногоо Ирээдүйг хамт хөгжүүлэгч MMS компани маань дэмжиж ажиллалаа. За студид Цэнгэл баяр инх батнаар ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.